За, эрхэм байнгын орон дарга гишүүдээ манай улсын газар тариалан мал аж ахуй хүнсэн салбарын үйл ажиллагаа нь уур амьсгалын өөрчлөлт болон олон улсын харилцаанаас үүдэн гарсан үр дагаврууд эдийн засгийн таагүй нөлөөнд мэдрэг байсаар байгаа бөгөөд цаашиж үүсч болзошгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж цавын шинжтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр галийн албан татвартай холбоотой хууль тогтоомжийг өргөн мэдүүлсээр ирсэн. Тухайлбал үйлчил хаваржилтыг хүндрэлгүүд аван туулах, хүн амын хүнсний хангамж, хүртээмжийн доктортой байдлыг хангах, стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх зорилгоор 2014 оноос 2025 оны хооронд Улаанбуудайн гурил болон малын тэжээлийг галийн албан татвараас чөлөөлөх хүрээнд нийт 8 удаа тусгаалan хууль гаргаж зохицуулж ирсэн байна. Улмаар Монгол улсын их хурлын 2024 оны 4-р сарын 19-ны өдрийн чуулганаар мал аж ахуйн салбарыг эрсдлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн доктортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор импортлох мал, амтны тэжээлийн нэмэлт болон Улаанбуудайн гурилыг галийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хэлэлцэн баталсан. Дээрх хуулийн хэрэгжлийн хүрээнд гурилын нийлүүлэлт нэмэгдэж, үн докторсон эрэг үр дүн гарсан боловч энэ нь Улаанбуудайн гурил үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нөлөөлөө зогсохгүй. Манай улсын эдийн засгийн тулгуур салбаруудын нэг болох хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл сөргөөр нөлөөлж, цаашлаад салбарын хэмжээнд үйлдвэрлэлийн тасалдал үүсгэх нөхцөл байдал бүрдсэн. Улмаар Монгол улсын их хурл 2025 оны 6-р сарын 25-ны өдрийн чуулганаар дээрх арга хэмжээг зогсоож, галийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсон тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан байлээ. 2025 оны байгаль цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалan баруун бүсийн хэмжээнд хурд тундас бага гантай байснаас улбаалan байгалийн хаалт өвс тэжээлийн гарц муу Улаанбуудайн тариалалт ургац хураалт өмнөчлөлүүдээс харьцангуй бага байх төлөвтэй зэрэг тариалангийн үйлдвэрлэлийн бод нөхцөл байдал тулгуурлан Улаанбуудайн гурил мал амтны тэжээлийн нэмэлтийн хангамж нийлүүлэлт тухайн бүс нутагт доголдох нөхцөл байдал үүсч болзошгүй байна. Иймээс баруун бүсийн нөхцөл байдалтай холбогдуулан улсын их хурлын гишүүн Жангабил болон нэр бүхий улсын их хурлын 64 гишүүнээс Баянгэлгийн аймгийн Цагааннуур, Ховд аймгийн Ярант, Улс аймгийн Боршоо, Завхан аймгийн Арцуур, Говьлтай аймгийн Бургастай Бонтор, Улаанбуудайн гурил, малын тэжээлийн нэмэлтийг импортлох боломжоор хангаж, галийн албан татвараас чөлөөлж иргэдэд бодиттой дэмжлэг болгохыг хүссэн санал хүсэлтийг эрүүлээд байна. Иймд хөдөө аж ахуйн салбарт үүссэн бод нөхцөл байдлыг харгалзан үзэж, аслагдсан бүсийн хүн амын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн нэг болох Улаанбуудайн гурилын хангамж, нөөц тасалдахгүй байх, байгаль цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалсан малын тэжээлийн хомсдол үүсэж болзошгүй хүндрэлийг даван туулахад тухай бүр засгийн газрын хүрээнд шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Иймд Монгол улсын их хурлын тогтоолын төслийг боловсруулан өргөн барьж байна. Төслийг хэлэлцүүлэн шийдвэрлэж өгнө. Баярлалаа.